Сонсогч та бүхэндээ өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн давгаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов згоо оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 7 сарын 1-ний мигмар гарагийн дугаар шууд хүргээд бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зажил орбит мөн хотод чойр байгальд чойр жаргаланд тооноо цогцлбор отгон хамтран ажиллаж байна. Бэлцэн хаануудаа үдчээ мэндийг хүргэе. За юун түрүүнд энэ нэвтрүүлгийн өнөөдрийнхөө дугаарыг баяраадаа зориулмаар байна. Гага гэж. Учир нь манай баяраа хэд тоолонд явах гэж байгаа байхгүй. Энэ тусгай дугаараа баяраадаа зориулъя. Гэс яваад өгөөч яа. Гараад өгөөч наад студиэс. Хөдөлгөө маяг яж чад баяраа. За өнөөдөр хэний тухай ярих гэж байна гэж. За би энэ 7 хоногийн туршид цэрэг эрс сулаа ангид киноны жүжигчдийг танилцуулж байгаа. Өнөөдөр 3 жүжигчдийг танилцуулах нэ. За нэг нь хамгийн сүүл танилцуулах нь болохоор нөгөө хүсээд байдаг алдар сайхан бүсгүйг танилцуулна. Нөгөө хоёрны Жүжигчд. Нэр усг хүмүүс юм. Хилээд таних штэ миний дөө. Тань штэ. Таних уу? Танил уу ядیں۔ Дүрийн Одоо ингээ хүний чинь нэр айгуу чухал одоо. За Паул Кудашев. Таньж гэнэ үү? Тань Кудашавгаг мэдэн штэ би. Смалком нарыг Оо, Смалком. Миний зургийн анд штэ наач та яаж нэрийг хэлэхгүй өнгөрч чадчихэ. Би чи Смалушка гэж дууддаг. Соня гэж үү? Нөгөөдг нь надаас нэлээ авах юм байна үгүй юу? Нэлээ ах штэ мэдээч хэрэг. Зургийн андгаал аваа ичлээ. Би өөрөө баг 50-аад оны хүн юм шүү. 90 гал юу. Болно яг болтгүй. За. За өнөөдөр минь танилцуулах алдартай The Tale of Lady Oak, за The Drama Code гэсэн одоо Чүнжон Эсон Сэнто гэх мэтчлэн уран бүтээл тоглосон жүжигчин Чу Ёнгийн тухай танилцуулгаар бэлтлээ. За яг одоогийн байдлаар тун ус хэрээдүйтэй жүжигчин гэж хэлэгдэж байгаа Солонгостой. Тэгээд урлагийн гараа эхлүүлээд дөнгөж 4 жил өнгөрч байгаа үзэгчдэд өөрийгөө маш сайн тавилж чадсан юм алдартай байна. Ер нь 2025 он энэ жүжигчний жил байсан гэхэд хэлцдэггүй хаа. Вау. Мэдээж жил болгон шинэ уран бүтээлчд гарч ирдэг, жүжигчд гарч ирдэг тийм. Тэгэхээр өсөх ирээдүйтэй жүжигчин шинэ залуулагч юм байна тийм ээ. За ингээд ихний баримт нь эцэг их хоёр нь алдартай модель байсан юм байна. Ер нь нэлээд өндөр залуу өнчтэй. Яагаад ийм сайхан би яадаа өндөр залуу болсон юм бэ гэсэн. Ээж аав хоёр нь хоёулаа модель байсан юм байна. Удам бахна. Тийм, удам гэсэн үг. 1999 оны 6 сар төрсөн энэ жил 26 настай, аав нь 1990 оныг шуугуулж гисэн алдартай модель Жо Сенгэр гэдэг хүн юм байна. Тэгээ урт устэй царайлаг модель гэдгээр тухайн жилдээ ер нь тухайн үед маш алдартай байсан. Нэр арах юм бол автор их төстэй юм лээ. Тэгээ аав нь зураач мэрэгжилтэй 91 оноос модельлоор ажиллаж эхэлсэн. Гэхдээ бас удаан модельлоор ажиллаагүй юм билээ. Ваа, аавынхан зураг уу? Тийм. За би хараад тийм юм байна. Хаа юм бэ яасан? Тийм, аав нь 90 оны шуугуулжсэн юм. Аавда төстэй байгаа. Тийм ээ. Гэтэ аав нь тийм нэг Европч ирлиц царайтай юм биш тийм байна уу те. Тий. Тэгээд тэр үедээ бол үнэхээр маш одоо олон сэтгүүлийн нүрийг чимжсэн юм алдартай модель юм байна. Аа игээд байгаа юм би. Харин тий. Тасархаа. Гоё ийм залуу байсан юм билээ шүү. За ингээ ээж нь Кан Сонжин гэдэг ус байдаг. За ээж нь бас адилхан модельээр ажиллаж байсан. Тэгээ тийм болоод ч тэр хоёр хүн хоёулаа нэлээд өндөр. Өнөөдөр танилцуулж байгаа жүжигчин Чу Ёнгийн хувьд 1.86 см, доор нэг эрэгтэй дүүтэй. Тэр дүү нь бас одоо жүжигчнээр ажилладаг. Ах 2 хоёулаа жүжигчин, аав ээж нь хоёулаа модель юм бэл. Яг дүү нь өндөр нь 1.90 см өндөр гэнэ. Бүр өндөр их. Хасаач өндөр. Тэгээ гэр бүлийнхэн түүнийг маш их хайрлаж дэмждэг. Жүжигчин болох мөрөөдлийг гэр бүлийнхэн бүр ингээд юу гэдгийг одоо өөр газар амьдарч исэн ч гэсэндээ хүүгийнхээ эслийн өргөн шалгалттай одоо мөрөөдлийг дэмжих үүднээс өөрт ч бас нүүж исэн гинэ. Тэгээ жүжигчин болох мөрөөдлийг нь гэр бүлийнхэн дэмсэн ч гэсэн одоо өөрт нь илүү юу гэмдэ мөрөөдлөх хөөхт нь одоо тус нэмэр болсон гэх юм уу. Яг нэг тэгдэг шээ жоохон эсэргүүцээд байдаг шүү дээ тий. Болохгүй. Яаж чи наач болохгүй юм мэрэгчлэр сураад яадаг чи тийм бол байгаагүй. Тэгээ ялангуяа ээж нь бол хүүгээ одоо заавал жүжигчин ч хэлтгүү тэгээ ямар нэгэн мөрөөдөл байна то юу ч үдгийн бүгднгийн л айл болох дэмжих хүсдэг байсан. Тэгээд хүүгийнхээ тоглосон драмаг үзээд нэг талаараа маш их баярлдаг. Нөгөө талаараа хүү нь их ядарсан байх та гэдэг мэдээж ээж хүний хувьд санаа зовдөг тухайга хүүдээ ярьж ирсэн юм байна. За бас нэг хөөрхөн түүх байдаг нь жүжигчний залуу радиод яриа өгсөн юм байна. Тэр үеэр бас дуусан л юм шиг. Би тэгтээ тэр ярилцлагын бол бүтэн үзэж чадсангүй. Тэгсэн аав дүү хоёр нь жүжигчин залууг дэмжсэн юм байна. Тэр ч одоо солонгос нөө юу яадаг штэ. Сонсчдод одоо би тэд бол фэйсбүүк дээр шууд сэтгэл хардаг бол тэнд бас адилхан ингээд цагтлууд ингэж авдаг. Тэгээд аав дүү хоёр нь нууц нэрээр өгнө. Юу жүжигчин залууг дэмжих гэжсэн боловч өөрсдийнхөө ID-г жинхэнэ нэрээр өгсөн гинэ. Одоо жишээлбэл яг Ами гэдэг нэрээр, Чанцаа гэдэг нэрээр ч мэдчихээн. Тэгэхээр ч мэдчихээн. Дээрээс нь ийм ховор овогтой Чүү гэдэг чи ховор. Ким бол ер нь жоохон түгээмэл Пак ч юм уу Ким овогтнууд тийм. Тэгээ Чүү овогтой байсан учраас хүмүүс угаасаа Чүүсгэр гэдэг хүн
аав нь. Тэгээд шууд тэнцсэн тий тий. нэрээр нь хараад өө энэ аав нь байна гэдэг. Тэгээд тэр юу аав нь юу гэсэн юм бэ? Хүүшээ мундаг дуулдсан байж тээ дүэт дуулж үзүүлээрэ гэх. Улаан цагаан Тэгээ яг тэнцсэн танихгүй хүн гэдэг зүгээр л тэр радиог сонсогч ингээд сэтгэл ичиж байгаа юм шиг ингээд явуулсан. А дүү чүү жонгун ч гэсэн яг өөрийнхөө нэрээр энэ чүү жонгун жүжигч ямар мундаг дуулд юм бэ? Одоо нэг зургийн дор чаг юм шиг энэ аамын гэж хүүхэн гэдэг шиг юм бодсон байж тээ. Таньдгүй юм шиг. Яг тийм байдлаар үтсэн. Тэгээ удалгүй аав дүү хоёр нь болох нь баригдаад тэгээ жүжигч маань нилээ эцэг нь одоо ч гэсэн хаяа бодохоор ингээд нилээн хэцүү санагддаг гэсэн үг. Хөөрлийн юм биш үү чинь нүл сэтгэл яваад шүү. Тийм шүү дээ. Зайлвал нууцхан дэмжих гэсэн. Тэгээд өөрөөсөө айдаагаа жигнэрээрээ бичсэн Улаан цагаан дэмжсэн байна. Мартсан л байсан юм шиг байна. За бас гэр бүлийнхэнтэйгээ хамт өөрийнхөө тоглосон бүтээлийг цуг үздэг. Эцэг хоёр нь хаяа зөвлөгөө өгдөг. Жишээлбэл аав нь чи нэмсгэлтэй илүү гоё нэмсгэлээ. Зураг авахлахдаа өөрийгөө хамгийн шилтгэн гэж бодож байгаарэ гэдэг. Аав нь модельс учраас жүжигчээ чи олон сэтгүүлд ингээ зураг авахладаг ч тийм. Зөвлөгөө өгч ирсэн байна. Гэхдээ одоо бол ерөнхийдөө айхтар зөвлөгөө өгөө болцсон буюу хүүдээ итгэдэг маш мундаг жүжигч болсон. Тэгээ аав нь модель байсан болохоор бүр багаас нь л аавтайгаа ингэж явахаар нэлээ өндөр хүн байгаад байгаа шүү дээ тийм. Тэгээ аюу гой би хаатай модель тэгэл ааваас ингээ хөтлөөд явахаар тэр авийн бүх хүмүүс ингээ аав руу нэргэж хардаг. Ер нь нэг тийм тэр байдал нь хүүтэн сонь санагддаг гэсэн нэ. Яа энэ хүмүүс аав тийм дуртай байт юм болоо гэдэг. Хүүгийн хувьд л зүгээр аа байгаад байгаа шүү дээ тий. А бусад хүмүүсийн хувьд бол модель болоход байгаа байхгүй. Тэгээ багада аавыгаа хачуу хуцалдаг гэж боддог гэсэн нэ. Эдгээр үед ч одоо тренд гэл ийм скини джинс нэг ийм барин өмсдөг. Тэгэл яг нөө 10 жилийн хүүхдүүд тиймээс болохоор өөрийгөө хайгуу гойдог хувцалж ингэж бодоолаа. Гэтэл аав нь болохоор арай өөр одоогийн баг ийм юу гэдэг тренд бүр хитрүүлээд одоо юу гэдэг яг өмнө нь алхаад байдаг байсан юм. тий төрүүлж алхдаг байсан хүн гэх юм уу. Тэдгийн учраас тэрийг нь хараад хөөх манай авч үнэн одоо хуучны хүн юм да гэж боддог гэсэн гэж байгаа. Тэгсэн одоо бодох нь өсрөгээр аав нь үнэхээр загварлаг байсан. Одоо заримдаа ааваас хуц өнрийн зээлж өмсдөг гэж байна. Зөө өндөр болохоор таарахгүй ч юм байхгүй л хальтаа. Тэгээ гэр бүлэрээ царайлгууд юм байна шүү дээ. Тийм ааз дээ. Тийм байна. Аав нь ээж нь дүү мөн яаж гээд байгаа юм те. Гоё юм уу? Тэр өндөр хүмүүс гэхдээ нэр үнэхээр гоё дөхөө. Би ч одоо даал мал хурж үтсэн биш ямар. Гоё л бах та. Та даалтай үстэй гэж. Гэхдээ одооны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд мөдөж бүр сох уссан юм билээ. Бүр ингэж харж байгаа шүү дээ. Танай охин ч юм айгүй хөрхөн өндөр. Надаас өндөр болчиход байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэж одоо бүр өсөөлөх байлгүй. Би бол 1 метр 2 метртэй хүүхд гарганаа гэж. Өндөр залуудаа суувал болох бах. Магадгүй те. Заавал нэвтрүүлгийн хамтраач танилцуулъя. За хамтран ажиллагчаар зажил Orbit. За Orbit бохин дэлхийд даяар танигдсан бохны брэнд. За тэгээд Mars Wrigley компани бүтээгдэхүүн байгаа. Энэхүү бохин шүд олон амны хүнд эрүүл мэндэд тустай гэдгээр онцлог байгаа. За Orbit-ийн орц найрлаганд 70 модны шүүснээс гаргаж авсан байгалийн каучук ашигладаг юм байна. Байгалийн орц найрлага өндөртөө дээр нэмэлт нөөцлөгч бага орцоор ордогдол Orbit бох маш хурдан зүүлэрдэг юм биш үү? За мөн Orbit бохыг задлах юм бол 2 давхар цаасан савлгаатай байдаг. Тэгэхээр хугацаа уртасгагч нэмэлт бодис хийлгүүгээр гадах савлгаагаар нь хугацааг нь уртасгаж тийм нэг төрлийн шийдлийг гаргасан гэсэн үг л дээ. Угаасаа задлж үзсэн болов мэдэн дээ тий. Гадны хугацааны яхаар дотор нэмэлт ялгаар дахиад удаагаад цаас байдаг шүү дээ. Тэгээ амны хүндийг цэвэрлэн хоолны дараа богц ажилласнаар амандах үлдэгдлийг одоо хоолны үлдэгдлийг арилгах нь амны хүндийг цэвэржүүлдэг байна. Одоо амьсгалыг сэргээдэг бас нэг тэгдэг шүү дээ. Нэг хурал цуглаанч уулзалтын өмнө тэгдэг. Би яг шудраг хэлэхэд нэг ингэсэн юм аа. Нилээн дээр л дээ 2 3 жилийн өмнө болсон явдал нилээн том юм дарга нарын хурал би орчуулагч аваад тэгэл нөгөө дарга хажуу суухаар чинь би нилээ ойрхон ингэ ярина штэ. Тэг би тэр өдөр өглөө юу идсэн бэ гэхээр юм сармистай ямар их хятад тоолоо те. Айгүй олон сармис идсэн байхгүй тэр махтаа. Юмний амнаас өмхөн ирж байгаа штэ. Тэгэл би чи том хурал учраас ингээ хамаагүй чанга ярьж чадахгүй. Тэгэл захирлынхаа чихэн дээр ингээ шивнэхээр маань загирл зүгэлд жог ши. Жаашаал та гэдэг. Тэрнээс хойш би бах авч явдаг болсон гэж. Тийм штэ ер нь аваад явж ивэл зүгээр тийм байлаа шүү. Амьсгалыг сэргээж анзаа шүүс ялгаруулалтыг нэмэгдүүлж өгдөг. Буг заржлах үед шүүс ялгаралт нэмэгдээд шүүс нь хүчлэгийг сармжуулаад шүдийг бас хамгаалж өгдөг байна. Шүд хооролтоо сэргийлдэг байна. За тэгм үү төрөл бүрийн амттай буюу гаа, жимс, мөхөөлцс гэмэд 36 нэр төрлийн амтаар гардаг юм биш үү. Тэр өөр таалагдсанаа сонгоод авчиж болно. Энэ өстө маш олон төрөл. Бага хахад яг ийм гаатайг л зараад дөгсөн тий. Тийм штэ өөр сонголт өгдөг байсан. Яг тэг оож ижлж байгаа юм шиг. Одоо бол бүгд одоо энэ төрлүүд Монголд зарагдаж байгаа. Тэгэхээр өөрөө өссөн төрлөөс өвдөлт авах боломжтой байна. Холбооны дугаар 80-8 8831 80-8 8831 гэсэн дугаар болдог. За тэгээ хаанаас л хаанаас авах боломжтой дөө. Баярлалаа хамтран ажилласан. Зажил Orbit тайлаа.
Баярлалаа. За урагшлуулан дараагийн мэдээллийг хүргэе. 10 жилийн сурагч байхдаа маш том entertainment-аас санал авч ирсэн юм байна. 10 жилийн сурагч байх үедээ нэг өвөл ямар ч тач улирал нь өвөл байсан гинэ. Гудамжинд алхаж байсан чинь алдарт JYP entertainment-аас чи энэ K-pop idol болох уу, тэгээ дуучин болох уу гэсэн санал тавьсан юм байна. Нэрийн утас өгсөн. Тэгээ тухайн үед ерөөсөө юу гэдэг тийм жүжигчин болох мөрөдлөөч өөрөө олоогүй байсан. Түлхүү хичээлдээ анхаардаг тийм сурагч ус учраас шалралтанд нь ороогүй. Тэгээ ээж нь ч гэсэн нэг дэмжээгүй юм шиг л. Гэхдээ ганц газраас биш нэлээ олон газраас нэрийн хуудас авч ирсэн. Тэгээ зарим нь бол одоо баг мартцсан. Тэгээ хамгийн толгойд үлдсэн нь энэ JYP entertainment байсан. За ингээд 11-р ангид байхдаа багштайгаа ирээдүйн мэргэжлийн тухай ярилцж хагаад үгүй би юу нэг хичээл номлол гэдээ явуулсан. Гэтэл яг миний мөрөдөл юу вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй юм байна шүү дээ ойлгосон. Тэгээ эсэлтийн ерхий шалгалт болохын өмнө хүн жүжигийн дугууланд явж эхэлсэн маа. Ер нь жүжигч болё гэсэн бодол энэ үед би явсан. Тэгээ тухайн дугуулан дээрээ хамгийн ихэнд очдог, хамгийн орой тардаг тийм сурагч байсан гинэ. Тэгээ хичээлээ тарсны дараа дугуулгын ойролцоо байгаа зогсоол дээр суугаад аав ээжигээ хүлээн гэж жүжигээ бэлддэг байсан. За бас нэг хэсэг жингээ нилээ айхтар хасж исэн гинэ. Яг яаж асан бэхээр өдөрт нэг юм самар байдаг шүү дээ, тийм ууттай. Тэгээ нэг олон төрлийн самрууд хийсэн байдаг. Тийм самрыг өдөрт нэг л удаа идэм жижигхэн самар. Тэгээ өөр юу ч идэхгүй. Пүүх. Тийм. Толгой молгоо ирэхэд ухаалт унчихгүй юу? Гэхдээ одоо тэгэл тийм байдалтай жингээ асан гэдэг өглөөс ирээл орой унттлаа бэлтгэлхийн. Тэгээ идж байгаа зүйл нэг жижигхэн ут самар тэг өөрөө ч идэхгүй. Тухайн үед чинь жин нь 86 кг байсан. Тэгээ 22 кг хасаа 64 кг болтлоо төрчихсөн. За тэгж хаснаа зур ухаан алдаж угнаад би бол галзуурсан байна. Гэхдээ ер нь жингээ гинт тэгж огцом асгаар нөгөө дараа нь ууж хууч өвчин гэдэг нь асуудалтай байна. Лабагаар л асах хэрэгтэй юм шиг. За ингэж хичээсний эцэст Korean National University of Arts, за Sejong University, Seoul Institute of the Arts гэх мэтчлэн 3 их сургууль зэрэг тэнцэж орж чадсан байдаг. За эсэлтийн ерхий шалгалтыг 2 удаа өгж ирсэн түүхтэй байна. Уг нь ингээд 3 сургууль тэнцэж чинь мундаг ингээд бодож иж боловч 2 удаа шалгалтаа өгсөн шалтгаан нь эхний эсэлтийн ерхий шалгалтаа өгчөөд Sejong University тэнцсэн байна. Тэгээ тухайн үед жүжигчин залуу нэг брендийн дэлгүүрт цагийн ажил хийдэг гэсэн гинэ. Ийм холбоо юм чихвч зүгчээл ингээл тэнд ийм худалдаж авч байгаа гэдэг ямтаж энэ лан ундрал ажилладаг гэсэн юм шиг лээ. Тэгсэн нэг өдөр гинт уцанд дуудлага ирээд тэгээ уцаа аваа ярьсан чинь сургуульд одоо тэнцсэн байсан те Sejong их сургуульд тэнцсэн байсан чинь хүчингү болцсон шүү гэж холбогдсон юм байна. Яагаад? Харин тийм. Тэгээ жүжигчин залуу бүр ингэ шоконд орчихсон. Яа тэгэхээр өөрөө сургуулийн төлбөр олох гээд ажил хийж идэг, аль хэдийн тэнцсэн. Тэгээ сургуульдаач бүртгүүлсэн. Тэгсэн чи гинтхэн өөрөө чинь сургуульд одоо ингэ тэнцэх боломжгүй. Цуцалцсан ингэ тэгэхээр бүр ингэ гайхаад. Тэгсэн уу яхаа солонгос нэгдэг сургуульд ороход юуны мөнгө лээ. Эсэлтийн нэг юм хураамж гэж байт юм аа. Тэр хураамж гэдэг нэг 300 мянган вон өгсөн юм да. Би бас өгчсэн. Тэр мөнгө нь буцаад данс руу орж байсан гинэ. За гайхаад. Тэгээ жүжигчин залуу ажлынхаа ахлахад очилсан манггүй. Би ингээ гэртээ харих хэрэгтэй болчлоо гэд. Хувц хунраад солиог нөгөө чихвч өвчтэйг хувцтайгаа тэр чигээр гэрлүү очиж аавч урд байсан. Манай сургуулиас ингээ залхлаа. Юу бол одоо би сайн ойлгохгүй байна. Тэгээ очиод уулзсан чинь сургуулийн төлбөр төлөх хугацаа байдаг. Тэр нь урагшилсан байсан гинэ. Хөөх. Одоо жишээл 14 төлөх ёстой байлаа. Тэр нь баг 4-ний өдөр болоод ч юм уу тийм ингээд урагшилсан юм баг та тий. Тэгээ сургуулийн төлбөрөөр төлөхгүй байсаа байгаад цуцлагдсан гэсэн. Тэгээ жүжигчин залуугийн ард талд нь жагсажсэн хүн оронд нь тэнцэж ороод сургуульд орсон. Хөө яасан гомдмор юм байна ч. Мэдэгдэж болно шүү. Тэгээ хамгийн гол нь энэ сургуульд орсон гээд ангийнхантайгаа танилцаад найз нөхөд болоод бүр багштайгаа тоглолт моголт үзээд ингээ явж исэн чинь нөгөө хүүхдүүдтэй хамт сурах боломж болчихж байгаа юм чинь. Тэгээ өөрөө бүр ингээд маш том шоконд орсон. Тэгээ багш нь анх цаас өгсөн нөгөө хичээл тэнцснийхэн дараа ингээ баахан цаасууд оюутнууд тараас юм байна л да. Тэгээд тэр цаасан дунд л ямар тач тэр өдрөнд байсан юм шиг байна. Тэдэн сарын тэдэн төлөх ёстой. Тэр нь урагшилсан гэдэг. Тэгээд гэртээ очиж хайсан чи тэр цаас нь юусоо олдоогүй. Тэгээд жүжигчин залуугийн бодлоор сургалтын төлбөртэй холбоотой мэдээлэл тэр багшийнх нөгсөн цаасны хамгийн арын хуудсанд буюу 29 дугаар хуудсанд байсан юм шиг байна. Тэг би нэг гайхаад байгаа. Энэ чухал мэдээлэл одоо 29 хуудас юм өгч байгаа шүү дээ. Тэр 29 хуудсын 29-ийнх нь хамгийн хойдолд бичсэн байвал хүн эхний нэг за 5 хуудсыг уншнаа. Тэгэхгүй дээ баг. Тэгээ сэтгэл хөөрөлтөө тэнцсэн гэ бөөн баяр хамаатан саад юу вэ ээж аавдаа хэлээд ийм хүүхдүүд ч тэл тэр 29 дугаар хуудсын төгсгөлийг харна гэдэг бол бас зү шүү дээ. Тийм шүү дээ.
Миний бодлоор бас сургалтын албанаас нь холбогдох байсан магадгүй Байна, тэгж завгүй бодоод, байгаад ч юм уу холбогддог гэж магадгүй л тийм шүү төлбөрөө хийгээрэй гэнэ сануулдаг ч юм уу Харин тийм тий. Нэг бол ядаж урдлынхаа нэг хэдэн уудсан тэр ч юм уу. Мэдээлэл Тэгээ баймаар. ажиллаад хахад бас тэгээ зарим сургуулийн тэр багшаасаа шалтгаалдаг юм шиг л одоо жишээл надтай сурж исэн охины багш нь ингээл байнга чи тэтгэлэг болж байгаа шүү тий хүсэлтээ өгөөч гэгээд би болохоор манай техникийн хариуцсан багш ингээд юу ч хэлдэг Тоодгүй ч. тэгээ би тэтгэлэг мэтгэлгийн материалыг нөгөө юу молдав найз маань нэг цаас бараг гөхөр чи юун цаас бариад байгаа ингээл энд хүүхдүүд цаас бараг гөхөр би сандрал юун цаас бариад гүгээд байгаа Тэгжэл авдаг уу? тэтгэлэг чи төлбөрөө төсөг тэр лавлагаа тийшээ сургалтын албанд өгөхтэй тэгж мэдээлэл авдаг Яасан онцгүй юм тий. надад мэдээж мэдээлэл нэтэр орж л байгаа л да. Тэгээ би нөө цагийн ашиг хийдэг ус учраас сайн болж харддаг байсан юм шиг байна. За ямар тач ингээд жүжигчин залуу өөрийгөө их сургуульд орсон гэж бодож байгаа дугуулан дээрээ их сургуулаа тэнцсэн ингээд бичлэгт ороод ингээд баярлаад одоо шил манайхаар Монгол Улсын их сургууль тэнцлээ. Одоо дараагийнхаа үеийнхэндээ баяр хүргийн нэтэр бичлэгт орчжол. Тэгэл буцаад байхгүй болчихж байгаа. Харин тийм байх тий. Тий, нилээ алцгансан гинэ тэр бусад нөө сурагчд моргочд хэлж мэлээд бөөн юм асан юм л. Гэтэ тэр тухайн үед тоглол моглол үзээ явж байсан багш нь мэдчихэл юм байна тий. Бинтгүй. Тэр талаар яриаг үл юм. За ингээд эргээд дугуулгынхаа багш руу залгасан маа. Уг нь багш нь бодож байгаас аль хэдийн хүүхдээ чи яашээ нөгүүлээ тэнцээ сургуульдаа орсон гэсэн чинь нөгөө сурагч нь эргээ залгасан. Багшаа би сургуулаасаа хасагдчихлаа. Дахиад одоо эрхчлээ шалгалтанд бэлтгэх хэрэгтэй болсон гэд хэлсэн. За энэ үед тэгээ жүжигчин залууд яг өөрт нь бүр ингээд дэлхий сүрж байгаа юм шиг мэдрээдсэн гинэ. Яг тэгэхээр их сургууль тэнцгийн тулд маш хичээсэн шүү дээ. Тэгсэн тэр зорилго нь нүдэн дээр нь ингээд байхгүй болчихоор мэдээж шоконд орсон баг. Тэгээ ядж байгаа дугуулан дээр нь түрүүжил тэнцсэн оюутнууд дараагийн үеийнхэндээ зориулж зөвлөгөө өгдөг гинэ. Түрүүжил гэдэг чинь яг өөртөө суралцчихсан хүүхдүүд их сургуулаа тэнцэж нэг жил сураад дараагийн үеийнхэндээ зөвлөгөө өгөхт нь өөрт нь бүр үнэхээр амар санагдсан гэж байгаа. Би бүгэнтэй зөвлөгөө сууж явах хэрэгтэй хүн штэ. Гэтэл би яагаад ингэ зөвлөгөө аваад сууж байгаа юм бэ? Сэтгэл зүйн хувьд бас хүнд байсан тухай ярьсан мэлээ. За ингээд дахиад нэг жил зүтгэсний эцэст хасагдсан сургуульдаа тэнцсэн нэмээд 2 сургуульд буюу нийт 3 сургууль тэнцсэн орсон. Гэхдээ энэ удаад нөгөө Сэжүү их сургуулаа сонгоогүй. Korea National University of Arts-ыг сонгосон юм байна. Өөр сургууль руу. Тий, за маш олон шалралтанд орж исэн. Их сургууль тэнцэж жүжигчнэр суралцаж эхэлснээсээ хойш нэлээд олон шалралтанд орсон шүү дээ. Өөрхөн тоосноор бараг 100 гаруй шалралтанд орж исэн. Тэгээ 2021 оноос 2022 онд цацагдчихсан Солонгосын кино, драмад юу гэдэг бүгдэнд нь шалралтанд ороод бүгдд нь унц. Тэгээ өөрөө хэлж амладаг. Энэ олон шалралтанд ороод энэ бүгдээс нь унна гэдэг бас нэг төрлийн авиас ч юм шиг тий. Яаж бүгднгээс нь ундаг байна. Тийм, энэ шалралтын жоохон аз дутмаг юм шиг байлаа. Тэгээ тэнцээгүй шалтгаан нь тухайн үед маш их сандарсан юм байна. Яа тэгэхээр дөнгөж үжиглж эхэлж байгаа. Тэгээ их сургуулийн оюутан багтаа гэж байгаа шүү дээ, тийм. Тэгээ ийм туршлага багтаа байсан. Тэгээд одоогийнхтой харьцуулахад жүжиглэлт муу байсан учраас унсан болоо. Тэг үнэхээр ч муу жүжиглсэн л юм шиг байлаа. Шалгаж байгаа хүмүүс нь жүжигчин залуугийн сурж байгаа сургуулийн сонсоод гү чи үнэхээр тэр сургуулийн оюутан муу юм. Үнэхээр тэр сурвалж жүжигчнэр сурд юм уу гэж хүртэл лаавалж асууж исэн. Тэгэхээр маш мундаг жүжигчдийг түрэн гаргадаг сургуулийн оюутан гэхэд муу жүжиглсэн гэж хэллээ. Жоохон голонгол байж тий. Тэгээд унах хүртэл маш олон төрлийн зөвлөгөө өгч ирсэнгүй чи дахиад жоохон бэлт хэрэгтэй юм шиг байна. Нүүрний хувьрлаж ийм жоохон хард чи дуу хоолойгоо тий илүү өөртөө ихтэй гаргал да гэх мэт шин зөвлөгөө өгсөн. Тэгээд энэ болгоныг нь тий одоо шүүмжлэг хүлээж аваад өөрийгөө өөрчлөх хичээсэн байна. Тэгээд жүжигчин залуу одоо ч хүмүүсийн хэлсэн шүүмжлэг мартдаггүй санаж явдаг гэсэн байна. За мөн аав нь түүнд за чи хэрвээ жүжигчнэрээ амжилт олохгүй бол манайх бол баяа айлв шүү дээ тий. Тийм учраас чи мөнгө төгрөг олох хэрэгтэй өөрөөгөө хижээх шаардлагатай. Тэгэхээр жүжиглэхгүй байгаа үедээ ямар нэгэн сургалтанд сураад мэргэжлийн үнэлгээтэй бол яа гэм бэ миний хүү гэж хэлсэн. Гэхдээ энэ нь ингээд өөрт нь аюу хэцүү санагдсан. Үүний мөрөөдөлтэй байгаад гэхдээ гэтэл миний хүү чи одоо бүтлгүүтэл сонсох хэцүү байсан юм учраас аавда үгүй би одоо энэ жүжигчин мэргэжлэр мөнгө олохгүйсэн ч хамаагүй би хүн хөтлөөл жүжигчнээр ажиллана гэж аавда хэлж исэн. Тэгээ нэгэн тэхлүүлсэн одоо зүйлийг те замаасаа буцмааргүй л байсан юм шиг л. За тэгвэл зарим нэг талаараа тэр олон шалралтаас унс нь өөрт нэг том туршлага болсон. Тэгээ одоо яг Солонгостой маш одоо залгуун ч гэсэндээ шилдэг жүжиглэлтийг харуулж байгаа юм жүжигчин хэлэгддэг. 2025 он бол өстой жих энэ чүү юм жүжигчний жил байсан. 2025 онд 4 бүтээл олонд цацсан. Тэгээ энэ 4 бүтээлийн 2 нь хит болсон. Тэгээд шилдэг шинж жүжигчний шагналыг бас хүртсэн юм билээ. Тэгээ хоол бас нэлээ хийх дуртай гинэ. Халуунагаатай хоолыг маш сайн идэг гэсэн. Оо болж шүү дээ. Хоол сайн идэх хүн ч гоё шүү дээ. Хоол ундтай хүмүүс нэх гоё уулзч молцох илүү дуртай. Тийш яахгүйгээр хүн нэг юм гоё хоол гарийнхаа хоолыг хэл дайлдаг хүмүүс бүр гоё. Хоол идэх гэж хоол амар тий. Ирээд нэг хоол идээч энэ төр гэл тэгдэг хүмүүс бүр гоё шүү дээ. Тийш хайр. За тэгээд сүүлийн мэдээллийн болоод алкогольны тухай мэдээлэл өгч юм. Ариг сайн уудаг юм байна. Гэтэ өөрийгөө анхандаа ингэж утсан гинэ. Сүүжүүнийг 2 хундгал ууж чаддаг гэж бодож исэн боловч сүүлдээ уугаад исэн чи одоо бол 30 хундгийг үлэх уучдаг болсон гэж. 30 хундаг гэхээр чин 4 шил сүүж уучдаг гэсэн үг. Нэг шил нь юу яадаг юм бэ те?
Нэг 7-8 хондох болж штэ. Тийм юм тэр авцаа болно. Тэр чинь нөө сүүжүүжин жижигхэн байдаг шүү дээ, тийм. Айхтар том биш. Манай Монгол ариг чинь гэдэг юм жоохон том байгаад шүү дээ, тийм. Том грамм өндөр градус ч их баг. Градус ч өндөр. Сүүжүүж баг штэ. Гэтэ сүүжүү нэг тийм санагдсан. Нэг юм донтуулах нэг юм мангад байдаг гэх юм уу байдаг юм шиг санагдаж надаа. Олон хүнээс сонсч ирсэн шүү дээ. Одоо нэг Солонгост ч болох мяг цагийн ажил хийгээл нэг сүүж уудаг, ууж унтдаг тэгсэрэг сүүжүнд орсон хүмүүс зөндөө байдаг гэл сонсогдож илсэн. Манай нэг тийм нэрмэл шиг идэв шүү дээ. Зөөлөн уугаад зөөлөн тэгээ нэг ярангаа ингээл уугаад хам гэж жагаал тас үсэрчдэг. Тэгээ тийм байдлаар донтуулчдаг юм шиг байна тийм. Байнга уусаар байгаад би ч гэсэн яг тийм алкоголонд донтсон тэгээд Монгол руугаа буцаж чадахгүй байгаа нэг ахтай таарч ирсэн тийм нэгсэн архинд орсон л гэсэн үг шүү. Сүүжүнд орсон. Тэгэд баг тэр архинд орохоос илүү амар байдаг. Тэгээ тэн гэрлүүг ингээ ирэхгүй Монгол гэртээ штэ. Тэгээ тэндээ ингээл нэг буудал цагийн ажил хийгээл олсон мөнгөөр сүүж уугаал яг тийм амьдралтай ингээд амьдардаг болсон бас. Тэгэхээр сар уснаас холб марч юм шиг үний утгатай. Санджсэн шүү. Үнэ яг л хол байсан дээр уусаа загтаж хэлдэг ч юм лээ. Сарнаас арах манд гэж чинь та энийг ирээд миний гарын хоолыг идээд өгөөч ээ. Өссөн хоолыг тань хийж өгнө гэх. Тэгэл та хол байна да хол. Сарнаас арахыг чаана гэдэг үлээ. Монголд авахгүй шүү. Гэхдээ аль улсад? Чигүлээ бэлбэлүү. Харин сарнаас арах маань хаана идэг үлээ бижээрээ тэгж жагаад нэг очиндоо. Очиж нь гарын хоолыг иднэ. За дэмжээ ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Гурван гал Маршал клиник. Эрүүл мэндэд анхаарах зуны өдөрлөгт урьж байгаа юм байна. Гурван гал Маршал клиникийн зуны халуун өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор 6 сарын 30-ны даваа гарагт эрүүл мэндийн халамжлалын өдөрлөгийг хаан улдуурагт Маршал 5 готхны 106 дугаар байранд 9-14 цагийн хооронд зохион байгуулсан. За өдөрлөгөөр эмчийн үзэлгүүд хийгдсэн байна. За хүүхүүд дотор мэдрэл жирэмсний хяналт бүх төрлийн ЭХО үзэлгүүд хүүхдийн болон насан туршидын өдрийн эмчилгээ, сэргээн засах, шүдний эмчийн үзэлгүүд хийгдсэн. За тэгээд рентген харах, зүрхний цахилгаан бичлэг, кегел, сандал, үн төлбөр үйлчилгээнүүд бас байгаа байна. Одоо жишээлбэл даралт үзэх, сусан дах сахарын хэмжилт, хүүхдүүдэд зориулсан амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг бас үн төлбөрөөгөө явуулсан юм байна. Тэгэхэд бүдүүн гэдсэнд далд цус илрүүлэх шинжилгээ 10% хөнгөлөлтөй амин дэм нэмэлт бүтээгдэхүүнийг хөнгөлөлтөй үнээр санал болгоод үйлчлүүлсэн хүн бүрт бэлэгтэй гэсэн байна. Холбогд хуудасны дугаар 70 11 33 44 70 11 33 44 гэсэн дугаарлал олготорой. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар 3 гал Маршал клиник байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээлэл рүү алдартан л орё тийм ээ. Бэлэгштэй гэж байна. Чимбата уулзсан юм байна. Тийш дээ нэрээ. Бэлэг гоё ах тий. Эн чимбаах явчлаа шүү. Явцсан шүү. Явтгийж явнаа. За ингээ үргэлжлүүлэн цэрэг ирс киноны дөрөв орё тийм ээ. За хамгийн ихнийх нь Ахмад Павел Кудашев. За жинхэнэ нэр нь болохоор Павел Майков гэдэг нэрштэй. Павел Майковын хувьд цэрэг ирсээс өмнө баррикад зурлын зүгийн дөрөөр олон танигдсан. Тэрүүгээр хүмүүс илүү сайн мэдэх баха та. Зүгий гэдгээр нь баррикад ч өөрөө актер алдартай цуврал шүү дээ. За тэгээд зүгийн дөрөөр олон танигдчихсан. Тэгсэн чинь нөгөө дүрдээ ороод гарч чаддгүй юм юу бас байдаг юм байна л да. Дүрдээ маш их дуртай байсан учраас олон жилийн туршийн дүрийгээ хэм маягаар хувцалж исэн буюу ер нь дүрээсээ гарч чадахгүйсэн. Яг тэр дүршгээ хувцалдаг тэрийг даган дуурайдаг юм байсан юм байна л да. За ингээд цэрэгэрс олон ангит кинонд Павел цэргийн үний дүрийг бүтээж ижил арай гэж нэг тэр дээрэмчнийхээ дүрээсээ гарч чадсан гэж хэлдэг юм байна. За үнэхээр ч Ахмад Кудашевын дүр түнд гайхалтай амжилтыг авчирч өгсөн ба. За Майкл жүжиглэхээс гадна хөгжмийн салбарт бас хүчээ өвдсөн юм хүн байгаа. 2011 онд болохоор Павел Баатар Бродский гэдэг Sky гэдэг хамтлаг байгуулж ясан гэсэндээ энэ хамтлагийн бодлогоо таарсан юм билээ. Удалгүй Магрит хэмээх шинэ хамтлаг байгуулад өнөө хүртэл одоо уран бүтээлээ туурж байгаа буюу энэ хамтлаг нь одоо ингэ байдаг юм байна. За 75 оны 10 сарын 15-нд төрсөн билээ. Одоо бол 49 настай. Оросын кино, театр, телевизийн жүжигчин, мөн театрын найруулагч гэдэг юм байна. Хөгжимчин, телевизийн хөтлөгч бас гэдэг юм билээ. За ээжийнхийн талаас болохоор бүр язгууртан гаралтай. Гиний Оросын Павел Майк болохоор Майков язгууртан Майковын гэр бүлээс гаралтай буюу одоо нөгөө тэдний удам гэдэг нэг актер өндөр угсаатай хүмүүс идэг штеп. Майк гаралтай. Энэ гэр бүлээс гаралтай юм билээ. Энд нь хин байдیں۔ Гэсэн чинь Хүндэт лам, Нильс Орский, зураач Василий Майков, яруу найрагч Майков нар, Александрович Майков нар багтдаг. Гиний ер нь бол дандаа эмсэкэт хүмүүс багтдаг юм байна. За эмээ Татьяна нь болохоор зураач байсан. Ээж Анна ч гэсэн зураач байсан. Харин аав Сергей нь болохоор жолооч хийдэг байсан буюу удмаараа юм урлагийн хүмүүс илээ. Гэхдээ аав ээж өөр нь бага бахтан салаад ээж нь ахад өөр хүнтэй суусан. Хойд аав нь болохоор Александр Стоцкий болохоор эсхийн амьдралах тасгийн эмч юм хэрэгжилдэг хүн байсан. За тэгээд Москва мужи Митичи гэдэг хотод төрсэн юм билээ. Тэгээд 1982-оос 92 оны хооронд Киевт амьдарч байсан. Тэндээ болохоор 26 дугаар хөгжмийн сургуулийн хийл төгөлдөр хуурч нарт төгссөн.
Ихий илмэл төгөлдөр хуур мурыг бол уйлуулна. Ийм бүр мэрэгжлийн бэлэг. За ингээд 94 онд болохоор драмын театрын жүжигчний факультетад элсэж ороод 1998 онд төгссөн байдаг. Тэгээ 98 онд төгсөнгүүтээ 99 оны хооронд болохоор Сафира гэдэг театрт жүжигчин хийжсэн. За 99 онд болохоор Метро мюзиклийн шалгаруулалтанд ороод хөгжимчин Иваны гол дүрт бас тоглосон байдаг. Ингээ 2002 онд болохоор тэрээр Оросын Олайн гэдэг кино болох Баррикад киноны гол дүрүүдийн нэг болох Зүгийн хочод дээрэмжний дүрийг бүтээсэн нь жүжигчинд бол алтар нэрийг шууд аваад ирсэн гэж хэлж болно. За хувийн амьдралаас нь дурдвал анхных нь ихнэр нь Екатерина гэж бүсгүйтэй 2001-аас 2005 оны хооронд амьдарч исэн юм билээ. Яг нөгөө нэг зүгийн дүрээрээ олонд ингээд танигдсан байсан. Эд мандчихсэн үед анхных нь ихнэр байгаа. Тэгээ одоо ихнэр нь болохоор жүжигчин дуучин юм билээ. Хүү Даниэл нь болохоор 2003 онд төрсэн. За хоёр дахь ихнэртэйгээ болохоор 2006 оноос хойш амьдарч байгаа буюу Мария гэж бүсгүй байгаа. Жүжигчин ийм бүсгүй юм байна. Одоо ингээд хоёр дахь ихнэртэйгээ хамтдаа амьдарч байгаа хнэ. Одоо хоёр дахь ихнэр нь гарч ирж байна уу? Нэгдэх юм болов? Одоо царайг нь сайн мэдэхгүй байна уу? Ямар ч гэсэн ихнийх нь нэг хүүтэй Даниэл нь бол 2003 онд төрсэн юм бүсгүй байгаа. Тэгээ хоёр дахь ихнэртэй бол хүүхчтэй үгүй юу гэсэн мэдээлэл бас алга байна. Тэгэхээр ихнийх нь ихнэр нь гарч ирж Регата харин аягүй сайн мэдх юм байна. зүги. Гоё залуу шүү дээ, тий. Гоё. Тасархай залуу шүү дээ. Тэгээд гэтээ тэр бодооч тэр дүрээсээ гарч чадахгүйсэн. Тэр бодит амьдрал тэр өөрийгөө яг зүгий гэж боддог. Тэгэхээр ч хэцүүстэй годамжаар зүг зүг явчихсан. Дээрэмжтэй дүрт ингээд яваад байна гэдэг чинь. Тэгээд нэр дүрдээ итгэх орчдог хүмүүс өндөө юм шүү дээ. Дүрээсээ гарч чадахгүй хэцүү байдаг гэдэг хэлжсэн шүү. Тэгээд тэгтээ хичхэдтэй гэсэн. Энэ үү 50 эдтэй л 40 эдтэй лөө. Хараадах. 49 настай. 50 урж байгаа юм шүү дээ. Цагтаа сая одоо бодвол сүүлийн үеийн зургууд илгүүд те. Нэг тийм өшгсөн харагдахгүй гоо. Залуу зургууд нь явж гин хөвчлөө. Тэгээ одоо бол жүжигчнээ хийгээд ингээм амьдарч байгаа хнэ. За урагшлалтын дараагийнх нь дүр нь болохоор дислэгч Валерий Геннадьевич Смалков. За Игнат Акрачков гэдэг нэртэй хүн байгаа. За бас олон кинон дээр харж ирсэн болоо да гэж бодож байна. Надад энэ хүний хамгийн содын юм нь нүдний юм нөгөө далаан гүн гэж ярьдаг лөө цэв цэхрэнгийн нүдтэй. Тэгээ нэг тийм өөр гэрэл болохоор зарим гэрэлд ингээ харахаар сааралж юм шиг төхөд харахаар юм цэнхэр нүдтэй. Их сонирхолтой нүдтэй. За Игнат Акрачков Москвад төрж исэн. За төрж өссөн байдаг. Жүжигчний ирээдүйн жүжигчний аав ээж нь болохоор урлагтай бүр ямар ч холбоогүй хүмүүс байсан. Урлагийн хүн бол байгаагүй. Ээж нь болохоор бүр мөрөөддөг гэсэн гинэ. Хүүгээ одоо Москвагийн их сургуульд л оруулах юмсан гэж маш их мөрөөддөг байсан. Гэсэн хэдий ч гэсэн ээжийнхээ хүслийг бол биелүүлээгүй. Игнат өөрөөр шийдээд би юу н жүжигчин болно гэж шийдэнгүүтээ театрын сургуульд эцэж орсон байдаг. За ингээд Цэрэг Эрс кинонд дислэгч Смалковын дүрийг бүтээснээр олонний танилт болсон байдаг. Юу нь бол энэ кино нь өөрөө бүх жүжигчтэй олонний танил болгоцсон гэж хэлж болно доо. Ингээд цуврал гарсны дараа Игнатийн хувьд бол найруулагчдын анхаарлыг тэр чигтээ татаж чадсан байдаг. Тэгээ энээс хойш 40 гаруй уран бүтээл тоглох санал тавиад олон уран бүтээл тоглож чадсан байдаг. За Игнатийн хувьд бол 1976 оны 5 дугаар сарын 18-нд Москва мужи Подольскотод төрсэн байдаг юм байна. Тэгээ одоо бас 49 настай Оросын театр киноны жүжигчин байгаа. За тэгээд 1999 онд болохоор Ивановын нэрэмжэд Шүкөний нэрэмжэд театрын дээд сургуулийг бас төгссөн байдаг. Аав нь болохоор зураач хүн байсан юм байна. Ээж нь болохоор цацрагийн химийн чиглэлээр мэргэсэн буюу химч юм хүн байсан юм билээ. Тэгээ хамгийн алдартай дүр нь бол энэ Цэрэг Эрс Олайн гэдэг киноны дислэгч Смалковын дүрээр илүү олон хүнд танигдсан гэж бичсэн байна. За тэгээд хувийн амьдралаас нь дурдвал эхнэр Асиан болохоор тайзны Асия Классина гэдэг нэрээр тайзны нэр юм билээ. Нэрээр алдартай хөгжмийн продюсер, телевизийн хөтлөгч, ажийнх нь болохоор Ани Корситова гэдэг юм бүсгүй юм билээ. За харин хоёр дахь эхнэр нь болохоор жүжигчин Корничук гэж бүсгүйтэй гэрэлсэн буюу хоёр дахь амьдралаа зохиогоод явж байгаа хнэ. Нэр нүдэн жоох өөрөөр харагддаг юм байна те. Цэхэр байснаа сая бол ингэ одоо энэ костюм бижигтэй зургалж байна уу? Цэв цэнгэр болчихж байгаа. Цэхэр харагдчих. Энэ зураг болгон дээр нүднийх нь өнгө өөрчлөгдөж юм байна лээ. Тэгээд одоо энэ дээр болохоор ногоон юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тийм ээ те саар хамилаа нүдтэй гэх юм уу? Гоё юм тийм ийм нүдтэй үлстэй бужигнуулах юм шүү. Тий энэ хүмүүс чинь бас их хойроод ингэсэн. Яасан гэхээр өмсөж байгаа хувцсных нь өнгөөр нүднийх нь өнгө нь бас ингэж өөрчлөгддөг гэсэн. Нэг ихтэй бас жоо өөрчлөлт тань анзаарахгүй дүүн магалцсан болов гэдэг. Мундаргалцал мэддэггүй. Дотроо л айгүй өөрчлөгдөж байгаа шнүүд. Нүүл нь би мэддэггүй шүү дээ. За Андралчаа танилцуулаад киноны сор шигтгэн авсан нэг бүсгүйг танилцуулна. За тий.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар, хотодчоор, байгальдчоор жаргалан тооног зохицол буй утганыг танилцуулъя. За нөгөөд ороход билээ эрчим хүчний хэмнэлтэд болсон хаус утган байгаа үзэсгэлэнтэй байгаль цэвэр агаарт амьдрахын зэрэгцээ хотын төвийн сууцанд байгаа мэт 5 дахь мэдрэмжийг танд санал болгож байгаа хэрэг. Аа. За хуучин наадам болоод морь уналтдаг байсан алдар толгой уулын ингэр дээр 10 газар дээр хаусны зохицлоор хотгож илж болох нэ. За төв зам дагуу дэд бүтцээ 100% шийдсэн хотгондоо нэгдсэн уурын зуухтай таун хаусын хувьд 201 м квадрат, апартмент нь 60-аас 119 м квадрат, 2-оос 3 өрөө террастай байл шүү. Энд гэхдээ ямар амар том юм те. 201 гэж байгаа юм. Түүх ямар том юм бэ те. Тийм ер нь бол террастай юм уу дуплекс байрнуудын сонголцсон байгаа юм байна. За ирээдүйд үн цэн улам өссөн нэмэгдэх байршилт байгаа. Эрүүл агаар төрсний бохирдолгүй, дуу чимээний бохирдолгүй утаагүй байршилт байгаа. За таун хаус нь 800 сая, нэгээс 2 жилийн хувь лизингтэй. Гэтэ энэ дотоод засалт байхгүй шүү. Апартмент нь 1 м квадратын өмнө 4.8 сая, 6 сарын хувь лизингтэй. Энэ бол 100% засалттай юм байна. За халаалтаа нэг цөөрийн зугаар шийдсэн. Хотгон дотроо спорт комплекс, офис, сургууль цэцэрлэг, сингл хаус, таун хаус, апартмент, дуплекс байрнаас бүрдсэн юм зохицол бүр отгон байгаа хнэ. За тэгээ бүрэн цутгамал металл басаад чулуун хүн дулаалгатай маш сайн материалаар барьсан юм байна. Тэгээд хотын төвөөс 19 км дархан цаазд Богдхан уулын баруун бэл жаргалантын аманд байршилтай гэсэн байна. Холбогдох утасны дугаар нь 75 5 88 99 75 5 88 99 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан хотодчоор, байгальдчоор жаргалан тооноо зохицол бүр отгон байлаа. Зураг хүргийн харсан нэр аягүй гоё юм. Тасархаа байгааз. Өстой юм л. Үгүй харин тийм ээ. Ер нь бол одоо ингээд гэр бүлтэй болохоор би яг иймэрхүү байранд амьдрэх гэж боддог шүү дээ. Хаус. Харин тийм хотоос тэр нэг бид нар өөрснөө анзаардгүй юм байна л да. Яг нэг утааны бохирдол, хөрсний бохирдол гэдгийг мэддэг, тэрийг анзаардаггүй. Тэгсэн чинь дуу чимээний бохирдол гэдэг юм чи өөр айхтар юм байна. Тэр үсэн бид анзаардаггүй. Тэгэхээр ер нь бол дуу чимээний бохирдолд анхаарч байгаа нэг стресс ийг үүсгдэг гинэ. Одоо энэ машины сигнал гадуур байгаа юм чимээ чинь нэлийн хүнийг стресстүүлдэг юм байна шүү дээ. Цонхноос аягүй гоё том саруулах юм байл шүү. За ингээд дараагийн алдарт нь л орё. Эмч төрөөч Ирина Пилаеваг танилцуулъя. За жинхэнэ нь болохоор Ольга Падеева. За Ольгагийн хувьд болохоор карьераа театрын жүжигчнэр эхлүүлж ирсэн. За шуурхай тусламж цуврал гарсны дараа анх олонд бол танигдж эхэлсэн буюу өөрөө маш үзэсгэлэнтэй бүсгүүлтэй. Гэтэ Падеевагийн хувьд цэрэг ирсэн ачаар жинхэнэ одоо дотоос тод гэрэлтэх од болж чадсан гэж болно. Дөрдөө орохын тулд ингэсэн гинэ. Одоо энэ ч нөгөө эмч төрөвч штэ тий. Цусны даралт шалгах, тарих зэргийг бүр мэрэгжлийн хүнээр нь заалгаж агаад тэд үрдээ орсон юм байлээ. За 1978 оны 10 сарын 15-нд төрсөн. Одоо 46 настай Беларусь Оросын театр киноны жүжигчин байна. За тэгээд цэрэг эрс телевизийн олон ангид киноны сувлагч Иринагийн дүрээр нь илүү их алдартай буюу эндээс нь одоо баг Орос Монгол гүйл гарсан газар болгоно одоо крашлж исэн та. Тэгээд цэрэг хувцс үнэхээр тасархаа тэр армийн дөрөвт хувцс бол тасархаа зогтдаг юм бүсгүй. Одоо зураг нь үгж байгаа. Хүүхэн бүсгүй. За ингээд Падеевагийн хувьд болохоор за Ирина гэдгээр нь сайн мэдэх бах та. Иринагийн хувьд болохоор тухайн Беларусь зөвлөлт социалист бүгд найрамдах улсын Минск гэдэг хотод төрсэн. За аав ээж нь болохоор хоёулаа бүжиг дэглээчийн сургуулийг төгссөн мэрэгжлийн бүжигчтэй байсан юм билээ. За тэгээд дараа нь болохоор усын бүжгийн чуулгад олон жил ажилласан гэр бүлэрээ бүжигчтэй байсан. За тэгээд аав ээжигээ дуурайгаад ч тэр юм уу баг байхтай балетээр бүжиглэхийг маш их мөрөөждөг байсан л та. Тэгээд ээжигээ хамт дотод болж байгаа бүхэл балетийн тоглолтод оролцдог, очиж үздэг, аав ээжигээ бүр дэмждэг. Тэгэл ер нь бол бүжигчин болно л гэж мөрөөддөг байсан. Гэхдээ балет ч болж юусоо чадаагүй юм билээ. Яагаад гэдгсэн чинь нөгөө бүжгийн сургуульд шалгуулдаг штэ. Тэгээд хүүхдүүдийг шалгуулсан чинь хүлэн бүтцтэй буюу буруу алхахдаг гэд тэгээ бүжигчин болж чадаагүй юм байна. Тэр нөгөө бие хааны онцлог бас их чухал юм шиг шүү дээ. Нөгөө алхаж гიშгтээ одоо бид нар номтой номгүй гэл ингэж ярьж тэрнээс чинь шалтгаалаад балет болон болохгүй гэж нэг юм бас байдаг юм байл та. Тэгээ бүжигчин болж юусоо чадаагүй юм байлээ. За тэгэхээр нь ингээд Иринагийн хувьд бол театрын лицейд эсгэрч гидсэн. За би тэгвэл бүжигчин болж чадахгүй бол жүжигчин болно гэд. Ингээд тэндээ дунд боловсролын диплом авсан дараа нь Беларусын урлагийн академид үргэлжлүүлэн суралцсан байдаг. Академийн оюутан байхдаа Нади Жид дууны клипэнд тоглох санал хүлээж авснараа илүү их нөгөө клипээр хүмүүс танигдаж эхэлсэн буюу тэр нөгөө жүжигчний сургуульд сурч байхад нь л маш царайлаг гэдгийг хүмүүс анзаарсан учраас одоо юу гэдгийг алдарт нь дууныхаа клипэнд их тоглолдог байсан юм байна. Ингээд сургуулаа төгсөнгүүтээ Купала театрт ажиллаад гол дүрийн жүжигчнэр шууд ажиллаж эхэлсэн байдаг. Ингээд 2000 онд болохоор Зорко Венера гэдэг киноны олон ангид тогсноор анхны киноныхоо дүрийг бас бүтээж чадсан байт юм байна. Ингээд 2004 онд бол алтар нэрийг авчирсан өөрт нь Москвад болохоор цэрэг эрс олон ангид кинонд имлэг ажилтдаг Иринагийн дүрд бол шалгаруултанд ороод шууд тэнцсэн байдаг. За энэ ажлын ч гэсэндээ жүжигчин босгог бол алдар шууж
чадсан байдаг бахнэ. За хувийн амьдралаас нь дурдвал хобби нь юу юм бэ гэдгсэн чинь зурх хоббитой гин. Яг гэр бүлд нь зурдаг хүн байхгүй ч гэсэндээ өөрөө маш их зурдаг юм байна лээ. За тэгээд маш залуудаа гэрэлсэн гэдгээр нь олонний анхаарлаа татчихсан. За нөгөө цэрэг эрс гараал нөгөө хүмүүс чинь крашлж ихсэн л дээ. Крашлаад нөхөртэй юм уу, хүүхдтэй юм уу, яасан ийс ингээд судлаад үзэхтэн цэрэг эрс тоглохтой айлуудын гэрэлсэн байсан буюу 19 настайд гэрэлсэн юм билээ. Хөө эрт гэрэл юм байна тий. 19 настай байхдаа гэрэлсэндээ энэ ямар хүнтэй гэрэлсэн гэсэн чинь тухайн үед өөрөөс нь 8 насаар ах байсан өөрийнхөө багштай гэрэлсэн. Паултай гэрэлсэн юм байлээ. Гэхдээ энэ гэрлэлт нэг тийм удаа үргэлжлэегүй л дээ. Ингээ гэр бүл сасны дараа болохоор нэг юмыг ойлгосон гинэ. Амьдралынхаа туршид байх ёстой тэ хань ижлээ хамтрагчаа сонгоход илүү нухацтай хандах ёстой юм байна гэд одоо тэр үеэсээ хойш нэг тэгэж айхтар юу хавилсан юм байлээ. Энэ багш нь тэгт ямар айхтар тий 19 настай охины найраад суучдаг. Өөрөөс нь 8 насаар ах байсан. Оройжтэй л байсан. 27 тал байсан. Тийм. Гэтэ нэг тийм хөвшин байгаагүй л байгаа. Хөвшин биш юм байл л да. Тэгтэл ядж байгаад одоо нэг харьцуулж байгаа зураг нэг нь жоохон хөвшин, нэг нь арай залуу гарсан юм шиг. Гоё доо нэг жоохон хөвгт найрсан юм санагдаад. Ааха. За ингээд нэг тэгэж гэрлэлтэнд яарахаа болсон буюу ер нь хосын харилцаанаас жоохон айж гисэн юм л та. Харин жүжигчний хоёр дахь нөхөр нь болохоор Александр 2008 онд Ялагдашгүй тулаанд киноны зураг авалт үеэр хосууд анх танилцсан юм билэ. За тэгээ хурмынхаа дараа жил болохоор хосууд Алексей хэмээх хүүтэй болсон. Ингээ хүүгээ төрүүлснийхээ дараа ерөнхийдөө урлагаас одоо завсарлага аваад гэр бүлдээ өөрийгөө зориулаад карьераа завсарлахаар шийдсэн буюу одоо бол одоо гэр бүлдээ л илүү их анхаарлаа хандуулж байгаа. Үүдээ анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд нөхөртөө анхаарлаа хандуулж байгаа юм бас байна. Гоё бүсгүй гоё бүсгүй. Тасархай. Үзэсгэлэнтэй эмэгтэй гэж. Тэр нэг дөрөв товц их гоё зөгтөг хүмүүс гоё тий. Ямар ч төрлийн дөрөв товц зөгтөг хүмүүс. Ер нь дөрөв товц хүмүүнийг нэг гоё сүрж авахлан та. Нэг юм зэгцтэй болоод ирдэг шээ тий. За одоо ингээд намжим амьдарч байгаа ах нэ. Нөгөө дотгошоо гадагшаа гიშгээд байдаг хүмүүс шүү. Тийм ээ. Нэг хүлний уйл асууж ах шиг тийм ээ. Номны хувьд ч гэсэн нөгөө балет ч юм болоход ч бас тийм шалгуур тавьдаг юм байна л та. За баярлалаа хамт байсан сонсогчдаа энэ түргэний нэвтрүүлгийн өндөрлөе. Студид кодлог чанцаа амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зажил орбит мөн хот хотчоор байгальчаар жаргалан тоонд зөксөл бүротхон байлаа. Өргөжлөлтөнд тав хүмүүс маань амар цаг нэвтрүүлгийн улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.